Монгол улсад зэвсэг түвшнээс салбар үүсч хөгжсөний түүхт 104 жилийн ойг бид хэдхэн хоногийн өмнө тэмдэглэн өнгөрүүлсэн. Тэгвэл улс орны энэ чухал салбарыг даган хөгжсөн олон чухал алба байдаг. За түүний дундаас яг харахгүй зэвсэг түвшнээс салбарын санхүүгийн алба мөн түүхээ бичээд 104 жилийн ой тохиож байна. За тэгвэл энэ ой зориулсан сайн уу сайнаа нэвтрүүлгийн маань тусгай дугаарын эхний хэсгийн эрхэм хүндтэй зочид маань студид хүрэлцэн ирсэн байна. За эхний зочин маань Лам цэрэнгийн Пунсал. За Монгол Улсын их сургуулийг инженер эдийн засагч мэргэжлэр төгссөн 1978 оноос Зүүн Баянгийн дивизийн 136 дугаар ангид санхүүгийн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж эхэлснээс хойш энэ салбартаа 39 жил тасралтгүй ажилласан байна. Санхүү банкны тэргүүний ажилтан алдарт их. За дараагийн зочин маань Жанцангийн тэр биш бэлтгэл дэд хурандаа цолтой. За 1980 онд худалдааны техникумыг төгссөн. За зэвсэг түвшний анхны мэрэгсэн нягтлан бодогч. Одоо бас зэргийг хамгаалжээ. Танд баяр хүргэе. За нэвтрүүлгийн маань дараагийн зочин Цэнд Жавын Бужигдай
Ахмад санхүүч, эмзүүч мэргэжлэр төгссөн. За тухайн үедээ цэцэг түвшний тэг 65 дугаар ангид Нярваар ажиллаж эхэлснээс хойш энэ салбартаа 28 жил ажиллажээ. Таны амьдралын бас баялаг түүх яригдана гэдэгт итгэж байна. Баяр хүргэе танд. За энэ дугаарын энэ хэсгийн зочин маань Гочоогийн Дунгармаа бэлтгэл дэд хурандаа цолтой 1979 онд Монгол улсын их сургуулийг эдийн засагч мэргэжлэр төгссөн дэслэгчээс дэд хурандаа болсон эдийн засгийн ухааны магистр цолтой Монгол улсын мэргэсэн нягтлан бодогч. За баярлалаа. За мэдээж яа харахгүй энэ салбартаа ажил амьдралаа ер нь хэрхэн холбов гэдгээс бас яриагаа эхлэе гэж бодож байна. Тэ мэдээж санхүүч мэргэжлэр төгссөн байдаг. Гэтэл зэвсэг түвшинд очоод одоо энэ салбарт орсон ба шүү дээ. Энэ бол хүн болгонд өөр түүх байгаа. За танаас эхлэе. За би Монгол Улсын их сургуулийг 76 онд төгсөөд алгахын их хуурахад эдийн засгчаар хуваараар томилогдож ажилласан. 2 жил гарan ажиллаж явах хооронд нөхөр маань Зүүн Баянд ажилладаг байсан. Ингээд нөхрөөгөө дагаад 1978 онд 78 оны 12 сард Зүүн Баянгийн 136 дугаар ангид танк эсэргүүцэх их бууны анги. Тэр ангид санхүү албаны дарга ерөнхий нягтлан бодогчоор томилогдсон ажилласан. За ер нь би бол анх бол ерөөсөө ажлыг эхлэхдээ бол Оросын самбингаас эхэлсэн. Дараа нь бол калькулятор гэдэг машин байсан. Дараа хятад самбин байсан, калькулятор байсан. Дараа нь вичислителийн машин гэж бас ийм нэг үсэрдэг, дэвхэрдэг тийм. Тэгээ тооны машин, тэгээ дараа нь компьютерт суралцаж ингэж л ажил мэргэжилдээ явуулж ирсэндээ маш их бичиг цаас хэвлдэг. Олон хүний цалин боддог. Би 500-аад хүний цалин бодож исэн. Ерөөсөө л тушаалаар за өнөөдөр цалин тавина, маргааш та бэлэн болго. Тэгэл тоотлого тооцоо ер нь бүх юм дандаа хугацаатай, нарийн дэг журамтай байдаг байсан. За баярлалаа. За тэр өшгөө хувьд энэ яг техникомыг бол төгсөөд онц төгсөөд их сургуульд ороод их сургуулиас би зэгийн албанд татгдсан. Тэгэл одоо Зүүн Баян гэж том ангийн санхүүндээ ажиллаж эхэлсэн. Энэ хугацаанд бол одоо яг шударга ажиллахын төлөө биднээс ажиллаж ирсэн. за тэгээ мэдээж яриа маань нэлээд халаад ирэхээр бас сайхан дурсамжууд хүүрж гарна гэдэгт итгэж байна тий. За таны хувьд зэвсэг түвшний салбартаа яаж амьдралаа холбов? 70 он төгсөж ирэл. Тэгэл 065 дугаар ангитай холбогдсон доо. Нэг нэрөө хийхгүй шүү дээ. Нэг чинь нэг хүн жилүүтэй явна тэрнийг касын нэрөө, шатхууны нэрөө, хүнсний нэрөө, ямар хэн төдөлтэй вэ тэн дээр хийж ажиллана. Улиралд өдөөгийн бүхэл бас ярьж захлангууд ир тооцоогоо хийн. Хэвээ нэг мөнгө нэг төгрөгний зөрөөгөл үзэж байгаа шүү дээ. Тэнд чинь юм толгойж өгөх гээд. За таны хувьд Их сургууль төгсөх болсон чинь ингээд Батлан хамгаалахын яамнаас одоо төлөөлөгч ирж байна. Бид нарыг одоо шалгаруулж авна гин гэдэг. Ингээ одоо энэ пөрөвчүүд дэд туранда бид нар дээр очижсэн Батлан хамгаалахын яамны сайдын тушаалаар одоо томилогдож ирээл ингээл санхүүгийн ажлыг одоо хийж эхэлсэн. 79 онд одоо сургууль төгсөөд Ардын армын тэг 11 дугаар ангид очиод одоо амьдралынхаа гарааг бас тэндээс эхэлсэн. Манай хүн бол одоо тэр зэвсэг түвшний тэг 11 дугаар ангид ороод тэнцэгч хийжсэн. Ингээд амьдралаа холбож энэ Батлан хамгаалах яам гэдэг их том айлт ингээд ажиллаж амьдарч одоо бүх юм ажлын гараагаа эхэлсэнтэй. За баярлалаа. Тэгээд хүн болгоны түүх бол өөр. Зэвсэг түвшин Батлан хамгаалах гэж улс орны аюулгүй байдлыг хангасан нэг том чухал салбар байна. Нөгөө талд нь та бүхний санхүүгийн өөр салбар байна тий. Тэгээ одоо онлоор болохоор оюутны ширээний ард нөгөө тоо залгаал байсан хүн. Зэвсэг түвшний салбарт очихоор өглөө эрт босох гүүх тий одоо ингээл тодорхой шаардлагуудыг хангах гэдэг цэргийн ангиудад бол тэгэл хамт тоонд ордог байх гэж би бол төсөөлж штэ. Тэгэхээр энэ хоёр салбарыг нэгтгэхэд ер нь юу тулгамджээ? Таны хэлдгээ бол бас их чухал ажил байлаа л да. Яг тухайн үед бол биднес чинь анхнаасаа ямар биднес одоо няхлан бодох улсууд болохоос биш цэгийнхэд бол бас ойлголтоос багтаа штэ. Тэгээд тэнцээ очиод аль паагаад тэгээд маш олон сайхан цэгийн дагнаа байлаа. Одоо мундаг ангийн захирагч нар одоо манай ялангуяа манай санхүүжилтийн Батлан хамгаалахын санхүүжилтийн даа Жигдэн Анч гэж хүн биднээс бол өөрөөсөө жинхэнэ үлгийнээс нь босгож өгч илээ. Тий сайхан дагаагаа ажилд
их юм сууж авчихсан да. Айрамд ингээл очих чинь анх ингээл очин цэрэг хувц өмлчөөл тэгээд одоо нөгөө дарагтайгаа ёслохоос гэсэн Ёслохоос эхэлнэ шүү дээ. Тэгээд одоо толгой нүцгээ ёслоод эдгээр загнууч хэллээ шүү дээ. Тэгээд жагсаалын бэлтгэл хийн хөл нийлэхгүй тэгэл одоо ингээд 18 настай хүүхдүүдтэй хөл зэрэгцээд л одоо мөр зэрэгцэж бид нар чи алхдаг. Тэр чинь бидний хувьд бол их хүнд шүү дээ. Одоо дандаа л нөгөө тоо бодоод Дадал болгохын тулд тий. тэрийг дадал болгохын тулд зарим үед бол одоо өрөөндөө ч гэсэн ёсолж мослоо бол тэгэл одоо өрөөндөө алхаж болоход тэнд дасгал хийдэг тий. Тийм ажиллагаа хүртэл одоо явж ийлээ шүү дээ. Би нэг хөгжилтэй дурсамжаа бас ярил л да. Би 79 онд манайх нөгөө урд хил дээр хятадын хил дээр нэлээд Вьетнамд бас төгшүүртэй үед манайх нөгөө өндөржүүлсэн бэлэн байдалд зарласан байхгүй юу. Тэгээ өндөржүүлсэн бэлэн байдалд зарлаад би гэртээ ирээл чи анги руугаа яв гэл манай хүн тэгдэг байхгүй юу. Тэгэл би ганцаараа гүгэл ерөөсө хамаг хувцс бүх баг бүх юма өмсөөл тэгээ шөнө 2 цаг үед ингэ явж исэн чинь ард юм сар сур гэл дуурахаар яана энэ одоо намайг одоо юу хөөгд байгаа юм болоо гэл би айгаал өстө нэр айсаар байгаа л өстө нэр ангийнхаа хашаа руу орсон чинь айгүй том цаас хийсчихсэн байсан. Тэгээд ангидаа очисон чинь манай ангийн 9-5-ын дарга тогтох гэж хүн байсан. Тэгсэн чинь тогтох санхүүгийн дарга та хүрээд ирв төшүүр одоо ингээ бид нар бүгд гарсны ард бол та бүх юма хүлээж авчаад яг зүүн баян бол одоо хідэн цаг хамгаалагдана араас дараагийн одоо юу орж ирэхэд ангийнхаа араас байлдаанд гарна шүү гэж ерөөсө байлдааны бэлэн байдал тэгэл биднийг чинь тэгж сургаж хүмүүжүүлж исэн. Тэгээ 3 хоногийн дараа харин өндөржүүлсэн бэлэн байдал буулаад ажиллагаатай хэрийн сургууль боллоо гэд ингээд би тайвширч исэн үе байд ба. Яг харахгүй л нөгөө команд өгөхөөр би байна гэдгээс л эхэлдэг байх та тий. Одоо нөгөө би гэж хэлэх ёстой байдал байна гэж хэлээ бурууддаг ч гэдэг юм уу тий. Ерөөсөө л 2-3 хон л үгтэй шүү дээ ерөөсөө. Командаар бол би байна мэдлэг гүйцэтгэе. Мэдлэгээ гүйцэтгэе. За таны хувьд ярих төгшөөр аваад явхад энгийн зэргийн гэхгүй шүү дээ. Энгийн ажилчид мөн л ажлын хар өрөөд складуудын шүүдэн дээр нэг машин очиж зогссон байна л. Шөнийн хэдэн цагч байсан тэр буухгүй байсан. Тэгэл хээрийн сургуульд орвол 3-4 хоног тэгэл ямар нэг юм боллоо гэх чинь тэгэл адилхан яг л адилханд ажиллагдаад л юм шүү дээ. За тэгээд нэвтрүүлгийн маань энэ хэсгийн зочид дунд одоо 3 одоо дүрм хувцастай байна. Таны хувьд бол энгийн хувцастай байна. Энд бас ялгаа байна уу? Энэ бас сонголт байдаг юм уу яадгийг? Хүн харахад энгийн хувц өмссөн ч гэсэн дотоод одоо үйл Гүйцэтгэж ажиллагаа яг л одоо бид нартай адилхан үйл ажиллагаа явуулаад ингээл одоо жагсаал нэгдүүл нэгдээл ингээл тий хээр гаруул эднэр харна гарна одоо бүх үйл ажиллагаанд хамт явна штэ. Тэгээ онцлог нь бид нар яг албан тушаалын ажил гэдгээр офицерууд нараа онцлогтой тий. Тэгээд одоо манай айрамч нь бие бинийгээ хүндтгэн айрам данг очиад ах чинь гөгсөн хүмүүс чинь таа гэл тэгэхээр ичээл заримдаа бас анх тэгдэг. Тэр бол цолны ялгаа байна уу тий? Тий. Тэгээд цолны ялгаа бие бинийгээ хүндэтгэл бол маш чухал тийм байсан. Намайг анх сэтгүүлч болж байхдаа одоо бид нар чинь бас ингээл мэдээ сурвалжлах хүргээд явхаар хилийн цэргийн болоод ер нь энэ төсөв төчний анги нэгтгэлүүдийн дугаарыг хэлхийг тийм нууцтай дэр байдаг гэсэн л да. За тэгэхээр мэдээж одоо та бүхэн санхүүгийн тооцоо эдэр нь нууц байдаг байв уу? Одоо өнөөдөр энэ тухай ярихад ер нь болох уу? Жирийн өөр байгууллагын санхүүчийн хажууд та бүхний үүрэг арай өөр байв уу те? Одоо тангараг өргөдөг үүч гэдэг юм уу? Тийм онцлог байна уу? Уу бас байлгүй яг уу байлгүй. Нууцын юутай хайцдаг. Нууцын зэрэгтэй хайцаж явдаг. Нууцын дарга гэдэг бол айгүй маш мундаг. Одоо бид нар ч ингээд дэвтрээ хийгдвэл одоо ажлынхаа дэвтрийг нууцлдаг. Тэгээд одоо ажил тараад ороод нууцад дэвтрээ хадгалуулдаг. Өглөө ажилд ирэхдээ нууцаас дэвтрээ аваад ажлынхаа үйл ажиллагааг явуулдаг. Тийм одоо журамтай бас тэр нууцл айран бол онцлогтой. Ер нь одоо бусад энгийн байгууллагыг бодох юм бол тав баримтын хувьд ч гэсэн одоо бол яг одоо ер нь харьцангуй зөвхөн ганц 2 тоог хэлэхэд бол болох л байх л да. Бид нар ч одоо нэг 3-400 давцар ахлагч нарын цалин бичнэ. Жагсаалын дарагч нэг 25 төгрөг. Салаа орлогч нь 20 төгрөг. Цэрэгт нэг 10 төгрөгийн цалин авдаг. Тэр үед бол бид нар одоо хэлэх юу байхгүй шүү дээ. Одоо бол яг бас нэг
ганц хоёр тоог бол хэлж болох байх гэж цалингийн хэмжээ болов. Харьцангуй бид нар ч бас тэтгэвртэй гарчлаа. Олон жил болсон одоо зах зээл шилжсэн асуудал бол бас их өөр хандлагаар шилжиж байна те. 50 цаг гэдэг утгаараа бас тийм ярьж болох байх гэж бодож байна. Ер нь залуучуудыг хөгжүүлэхтэй одоо ер нь тухайн үед зэсэг төвчин батлан хамгаалах салбар чи ер нь залуучуудыг хөгжүүлэх бие бэлтрийн хувьд тэгэл авьяас бэлгийн нээх гэл одоо тийм олон нийтийн сайхан арга хэмжээнүүд их болдог байсан шүү дээ. Тэгэж өөрсдөө ер нь их хөгжүүлдэг байв уу? Ер нь хөгжүүлнэ шүү дээ. Бид нар чинь одоо тэгэл уран сайханд бүгд явна. Бас бүгдээрээ цэргүүтэйгээ хамт бүжиг сурах шаардлагатай болно. Хамт бүжиглэн спортын арга хэмжээнд заавалжгүй оролцсон. Тэгэл тэр болгонд л одоо ерөөсөө ангийн санхүүгийнхэн бүгд л тэргүүлж мандаж оролцохгүй бол бас болдгоо. Тайлан балансаа хийгээ сууж яхад манай клубын дарга ерөөсөө өнөөдөр концертанд юу дуулах ёстой. Үүрэг өгөөл тэр санхүүгийн дарга хайчуу гээл дуудаад л тэгэл одоо тийшээ явхаас хідэн нягтлан бодогч няр хүүхнүүд аваад очихоос өөр арга байхгүй. Тийм гоё хөгжилтэй үед байдаг байсан. Одоо эмэгтэйчүүд чинь энгийн зэргийн гэхгүй л зэргүүдэд ч одоо захны даваа хатгаас ихтэй зааж өгнө шүү дээ. Ботал тоосолтой бүхэл товч мовч шилбэг юунд дутуу байна тэр бүгдийг зааж өгнө. Бүжиг танц концертанд орно. Бид нарс одоо бас өөрснийгөө хөгжүүлнэ. Цэрэг дайчдаа одоо халамжлан хүмүүжүүлэгч гэдэг одоо бид нар ч ингээд нэг салбар тойрлолчин. Тэрнээс гадна одоо ингээд цэрэг дайчдын хувьд ч ингээд нэг бүжиг хийхэд эмэгтэйчүүд олдохгүй. Тэгээд одоо бид нар ч ингээд явд нэг 30 машин аваад л одоо энэ голцоо их санхүүгийн техникум тэгээд одоо ангаахын дунд сургууль эдрээр явна. Харилцаа тогтоон тийм ажлуудыг бас хийн. Тэгэл бидний чинь бас одоо айрам дээр цуглалт өөрснөө бас их мэрэгжлийн одоо ганцхан одоо санхүүгэж явцурахгүй бүх төрлийн одоо мэдлэгтэй байх хэрэгтэй гэж одоо эмчийн өрөөнд оруулаад бид нар чинь тариа хийлгэж сургана, жолооч болох гэдэг ингээл одоо хэрэг сургуульд явах ч одоо том 30 машин бариулаад ингээл нэг сургагч багштай. Тэгээд одоо ингээд жолооч болгож хүртэл одоо сургаж ирсэн. Тэг мэдчлэнгээр ер нь цэрэг дайчдаг гэсэн ялгаагүй. Бүх төрлийн одоо ур чадвар бүх юмыг чаддаг, хийдэг, мэддэг байх хэрэгтэй гэдэг тийм л шаардлага тавьж ясан. Тийм зарчим юм үүднээс л бид ажиллаж ирсэнтэй. За сайн нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар дайчин санхүүчид төрийн бас байгууллагын 20 жилийн ойд зориулж байгаа. Тэгээд энэ байгууллагын нэрийг сонсоод надад үнэхээр гоё. Яаж ингэж онож хэлсэн юм бэ? Яах аргагүй дайчин санхүүчд юм а тий. Тэгэхээр энэ төрийн бас байгууллагынхаа гишүүний хувьд те энэ байгууллага маань байснаар та бүхэнд одоо ач холбогдол нь юу байдгүй, үнд сэн чухам юу вэ те? Энэ тухай хуваалцвал. Бид нар ч ингээд дэтгэр гараад талдад тийшээ өөрснийхөө амьдралыг ингээд хөөгөл тусдаа явна шүү дээ. Тэгэхэд одоо бид нарыг ингээд цоглуулад, уулзуулад одоо их нөгөө залуу үедээ хамт ажиллаж байсан хүмүүс одоо энэ нягтлан бодох, нярууд ингээд бүх хүмүүс цоглуулж байгаад айгүй сайхан байгаа байхгүй юу? Одоо бид нэр чинь намралтанд явуулж байна. Биенийхэн одоо төрсөн өдрийг тэмдэглэн ямар нэгэн гачигдал зовлон тохиолдоход тэр болгонд бол одоо ингээл оролцоол хамт олныгоо уриалаад бүх хүмүүсийг оролцуулж ингэж байгаа нь айгүй гоё байхгүй. Тэгээ энэ чинь хамгийн гол нь зэвсэг төвчний одоо хэмжээнд хөдөө ангиудын одоо 18 аймагт л одоо цэргийн анги байгууллагууд бүгд байна штэ. Тэнд ажиллаж амьдарч байсан бүх нярам нягтлангуудыг ингээд цуглуулж одоо биднийг ингэж уулзуулж байгаа нэг сайхан байхгүй юу. Тэгээд бид чинь баг тэгжил уулзахгүй бол ингээл нэг нэгнтэйгээ уулзах нь маш ховор шүү дээ. Тэгээд энэ манай дарга бол одоо их сайн зохион байгуулж бид нарыг бол одоо их хүнлэг сэтгэлээр хандж идэг талаа баярлж байна. Сүүлийн үеийн улсуудыг бид нар ураг танихгүй болчихж байна. Тэгэх чи одоо ингээл хамтаа олонтойгоо нийлээл ингээл уулзаж ичээрэл ингээд явцсан. Өстэй мартагдахгүй сайхан байна. Олонтойгоо уулзаж явах нь сайхан л да. Биднээс мэсээ холбогдож байна тийм ээ. Тэгжиж нэг ажил төрөл явагдаж байна. Анхал байгуулагдсан цагаас нь эхэлж бид нар
одоо дайчин санхүүж төрийн бус байгууллагынхаа гишүүд нь болоод ажиллаж байгаа. Тэрнээс хойш олон залуучууд бас биднэрт нэгдэж орж ирж байна. Үнэхээр бол бид бол тэтгэвртэй гарсны дараа дахиад нэг сайхан хамт олон бүрлээ. Эндээ би айгүйх талархалтай байдаг. За та бүхэнтэйгээ ярилцахдаа би бас онцолж хэллээ шүү дээ. Ямар авьяастай гэж тодтогч асуусан. Тэгээ өнөөдрийн нэвтрүүлэгт бол мэдээж авьяаслаг санхүүчт маань бас үзэгч түмэнтэйгээ уран бүтээлээрээ уулзахаар бэлтгэл дэд хурандаа сөрөн авахтай хишиг жаргал зэвсэг зэвчний жанжин штабын санхүүгийн хэлтсийн дараагаар он удаан жил ажилласан хүүд дайчин санхүүч та бүхэндээ айдууны мэдчилгээгээрээ уулзах нэ. Нэгэн үе зэвсэгтүүчэнд мөр зэрэгцэн алба хааж байсан эрхэм хүндэт санхүүчид та бүхэндээ дайчин санхүүч төрийн бус байгууллага байгуулагдсны 20 жилийн ойн баярын мэндийг хүргье. Монгол улсад зэвсэг түвшний салбар за тэр дундаа энэ салбарыг даган хөгжсөн санхүүгийн албаны 104 жилийн ой дайчин санхүүчид төрийн бас байгууллага 20 жилийн ой зориулсан сайн уу нэвтрүүлгийн маань эхний хэсэг үргэлжилж байна. За бидний урилгаар өнөөдөр 1-р хэсэгт оролцсон эрхэм зочдын маань Шавнар за нөгөө талаар бас ажил албыг нь үргэлжлүүлэн яваа эрхэм хүмүүс хүндэтгэл илэрхийлэхээр хүрэлцэн ирсэн байна. За өнөөдөр дайчин санхүүчдийн 20 жилийн ойгоо хийж байгаа бүх одоо дайчин санхүүчтэй цогтой халуун баярын мэнд хүргье. За тэгээд фунслагч маань бол одоо би яг гарах нэгтлээ юм байгаа. Тэгээ миний дарга одоо мундаг байсныхаа хүчээр би ингээд одоо өөрийгөө дандаа хөгжүүлж ингээд одоо шатхууны албаны дарга хүртэл авчруулсан юм аа. Тэгээд даргадаа баярлж явдаг шүү. За. Би 1999 оноос 2021 он хүртэл зэвсэг түвшинд нийтдээ 23 жил алба хаасан. Зэвсэг түвшний тэг 13 дугаар ангид санхүүгийн даргын албыг энэ хүнээс гардан хүлээж авч ажил албыг үргэлжлүүлэн хашиж байсандаа би одоо өнөөдөр айгүй бахархалтай сайхан байна. Ингээд хэрвээ даргадаа эрүүл энх аж жаргал хамгийн сайн сайхан бүхний хүсэн өрөөе. Танд аж жаргал эрүүл энхийг хүсэн өрөөё. За баярлалаа. Би 1999 онд 95 онд анх
Тэг 65 дугаар ангид ороход энэ Дайчин санхүү төрийн бас байгууллагын дарга нар мандах дарга намайг ажилд авч ирсэн. Тэг 65 дугаар ангидаа 34 дахь жилдээ ажиллаж байна. Одоо тэтгэвртэй гарахад 2 сар дутуу байна. Тэгээд энэ 65 дугаар ангид 065 дугаар ангид ороход энэ бужигдаа ихчээсээ бас ажлыг хүлээж авч ирсэн. Тэгээд энэ хүний ажлыг нэрт өртөө сайн авч явж байгаад маш их баярлалаа. Энэ хүнээс маш их юм сурж мэдэж авч ирсэн. Тэгээд бужигдаа ихчийнхаа ихчтэй эрүүл аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье яриа. Би дунгурмаа дарагтай сүүлийн 10 хэдэн жил цуг ажилласан. Янз бүрийн зээлнэр хийсэн. Тэгээ та нартай өнөөдрийн баярын мэндийг хүргээд дунгурмаа дарагдаа тэгээд үе үеийн дарга нартай эрүүл энх сайн сайхан аз жаргалыг хүсэн яриаж байна. За маш их баярлалаа. Энэ сайхан хүндэтгэлийг хүлээн авсан та бүхэн маань бас амьдралынхаа сайхан дурсамжтай үеийг үлдээж байгааг итгэж байна. Та бүхэндээ эрүүл энхийг хүсэн өрөөё. 104 жилийн түүхтэй Монгол улсын зэвсэг түвшний салбарын чухал нэгэн баг нь болсон санхүүгийн албаны мөн үүх түүхийг өгүүлж байгаа сайн уу нэвтрүүлгийн маань эрхэм хүндтэй зочдод танилцуулъя. Агуан Сингийн Алтан цэцэг Ахмад санхүүч 1982 онд Монгол Улсын их сургуулийн эдийн засгийн сургуулийг төгссөн улс айрамд 27 жил ажилласан санхүү банкны тэргүүний ажилтан Алдарт их. За танд баярын мэнд хүргэе. За баярлалаа. За урилгын маань хүлээн авсан дараагийн эрхэм хүндтэй зочин маань Гомбын Эренцэн Бадам Ахмад санхүүч. За санхүү эдийн засгийн техникумыг аж үйлдвэрийн нэгтлэн бодогч мэргэжлэр төгссөн 33 жил энэ салбартаа тасралтгүй ажиллажээ. Танд он баярын мэнд хүргэе. За нэвтрүүлгийн маань бас хамтран зохион байгуулж байгаа Дайчин санхүүч төрийн бас байгууллагын тэргүүн Янжин ламын нар мандах бэлтгэл дэд хурандаа. За 1985 онд санхүү эдийн засгийн техникумыг Тээврийн эдийн засагч нэгтлэн бодогч 1993 онд Монгол Улсын их сургуулийн эдийн засгийн сургуулийг эдийн засагч нэгтлэн бодогч мэргэжлэр төгссөн байлдагчаас дэд хурандаа Нярваас хилцэн орлогч дарга хүртэл цэргийн хүний амжилтыг гаргасан санхүү банкны тэргүүний ажилтан ийм эрхэм бас урилга маань хүлээн авсан байна. Танд баярын мэнд хүргэе. За энэ хэсгийн дараагийн зочин маань Мононгийн бод сүрэн Ахмад санхүүч. За 1981 онд санхүү эдийн засгийн техникумыг төгсөөд 38 жил тооцооны нэгтлэн бодогчоор ажилласан байна. Санхүү банкны тэргүүний ажилтан мөн Алдарт их. За танд баярын мэнд хүргэе. Тэгэхээр энэ хэсгийн зочид маань мөн л бас энэ салбарт ажиллаж байгаа олон зуун санхүүчдийг төлөөлж бас түүх намтраасаа хуваалцж байгаа учраас та бүхнийхээ энэ салбартай амьдралаа холбож ирсэн түүхээс нь яриагаа эхлэе гэж бодож байна. Би одоо 82 онд 65-д нэгтлэн ботхоор ороод тэнд 4 жил ажиллаж агаад цэргийн хүнтэй гэр болсон. Тэгээд тэр хүнээ дагаад Доронтын матт очсон. Надад янз бүрийн ажил байсан л да. Кино механикч, номын санч, няруу дэлгүүрийн худалдагч хийсэн. Тэгээд тэндээсээ манайх ахиад цаашаа Дорногийн Улаанбаатар руу шилжсэн. Дараа нь Хөвсгөлд очоод тэнд байж явах хугацаанд нар мандах дарга. Тэгээд гэрүүлийнх нь хүн захирагч гээд энэ хүн ажилгүй сууж явах юм уу? Тэгээд нэгтлэн бодох байхгүй гэж чад намайг дээрэс нь би харж удирдах байна, бүх юм үзэж байна гэд томилсон. Тэнд манайх 2 жил гарan болоод аймагаас шалгалт ирээд намайг гэр бүлийн 1-2 дугаар гарын үсэг зурхгүй гэд аймгийн үр барагдуулах албанд намайг шилжүүлээд аймагаас нэгтлэн бодох авч ажиллуулж ирсэн. Цэргийн газар бол их онцлогтой. Миний бас цэргийн хүн байсан. Яг л цэргийн хүмүүс шиг байдаг. Нэгдэн чагсан дарга дуудлаа гэхэд гүүгэж хараагач гээл те. Яас удаа идэр гээл тэгэл тиймэрхүүл дандаа цэргийн л арга барилд тасаж амьдэрсэн да. Тэгэл манай хүүхдүүд хүртэл дуудуулахаараа чагсаалын дуудуулдаг тийм сонио. Одоо цэргийн анги дагаж явсаар байтал тэгээд нөгөө хүүхдүүд нь өөр дуу мэдгүй цэцэрлэг байхгүй хөдөө. Тэгэл гэртээ байд юм чинь тэгэл өглөө оройгоо цэргүүд чагсаалын дуу дуулдаг болохоор чагсаалын дуу дуулаад халахаал.
Тэгэл явж идэх гэсэн. Таны хувьд мэдээж ханийгаа дагаад зэвсэг төвчин одоо ингээд улсын томилтоор л очиж ажиллаж исэн биз дээ. Гэхдээ салбартаа хайртай үсттэй. Хайртай. Айгүй их юм сургаж, их юм мэдүүлдэг газар. Ялангуяа хот суран газрыг бодоход хөдөө бол айгүй гоё шүү дээ. Маттад байхад бол би илүү их юм сурсан. Одоо жишээлх юм бол гид сарилах чаддаггүй байлаа. Одоо эдшнийхээ арьс марсыг хүртэл янзлж мэддэггүй байхад манай тэр орлогчийн авгаа айгүй сайн хүн байсан. Тэр надад бүгдийг цааж өгчээсэн. Тэгэхээр хөдөө хүмүүс бол айгүй дургуул байдаг. Гэхдээ яг ингээд нэгтраад нийлээд ажиллаа сурахаар айгүй сайхан. За энэ сайхан дурсамжийг эргээд хуваалцснаа. За таны хувьд ер нь амьдралаа зэвсэг төвчний салбартаагаа хэрхэн холбож байваа? За анх 1980 онд айрамд ирж амьдралаа айрмаас эхэлж ялаа. Миний хамгийн том ах хошууч генерал Баасанжив гэж хүн байсан. Энэ ах маань 80 онд Монголын ардын армийн ардлыг удирдах газрын дарга Батлан хамгаалах яамны орлогч сайдаар ажиллаж байсан. Яг энэ үед 233 гэдэг ангийг шинээр байгуулагдахаар болж ах маань намайг 233 дугаар анги шинэ байгуулгаж байгаа ангид анхны нэгтлэн ботгочоор аваачиж анхны захирагч Бацүхгээд хурандаад за миний дүү ажил сайн сургаарай, миний дүүс сайн хичээж ажиллаарай гэж намайг ах маань хөтлж оруулж өгч байсан юм аа. За тэгээд энэ цагаас хойш энэ ангидаа би тасралтгүй 33 жил ажилласан. 22 настай охин ирээд 55 нас хүртлээр зөвхөн энэ ангидаа л ажилласан. За бид нэр цэл залуухан настай 80 онд хамт ажилд орж исэн Алтан зэгтэз нэгтлэн, Дарсэв нэгтлэн, Дэнсма ингээ Бямсрын инг жаргал гээд бид нэр үеийн хідэн охтууд ингээд бөөнөрөө очиж ажиллаж исэн. Тэр найзууд маань одоо энд бүгдээрээ сууж агаад маш их баяртай байна. Найзуудаа баярын мэнд та бүхэндээ баярын мэнд хүргье. Ястал цэл залуухан насандаа танилцчихсэн хүмүүс өнөөдрийг хүртэл тэ амьдралын юу их хамт хамтан ажиллаад насан туршдаа ингээд энэ сайхан төрийн бус байгууллагатаа бас ингээ бүгдээрээ хамрагдаад хамтдаа олон жилийг сайхан дурсамжаар дүүрэн өнгөрөөн шүү гэж хүсэж байна. За, UBS телевизийн сайн уу санаа нэвтрүүлгийн удаагийн дугаарыг Дайчин санхүүж төрийн бус байгууллага хамтран зохион байгуулж байгаа. Тэгээ мэдээж үүнд бас санаачлан оролцож байгаа энэ холбооны тэргүүнийг бас урьж байна. За, би 1979 онд Нярваар айрамд анх улирж орсон хүн шүү дээ цэргээс. Улирд орчоод 80 онд 233 гэж анх байгууллагада тэнд очиход би ардлын удирдах газрын 3 дугаар хилцүүийн хувцсны хилцсээс одоо манай цэрэн дулуун мэгч Динсма гэдэг одоо тэнд одоо хоёул сууж байна. Нэг албанд ажиллаж ягаад 80 онд одоо Чулуунбат гэдэг одоо энэ нэг ахлааслах сууж байгаа энэ. Тухайн үед бол одоо миний дарга байлаа. Нягтлан Няр 2 байлаа шүү дээ. Одоо ингэж ажиллаж амьдралын гараагаа эхэлж исэн. Би энээс хойш бол Ховд аймаг, Сүхбаатар аймаг. Тэгээ энэ дээр бас далимдуулаад хэлчихээ одоо ерөнхийлөгч хөрөсөх ерөнхийлөгчийн одоо анхны цалингийн бас бодж игжсэн юм шүү дээ би. Сүхбаатар аймгийн 152 дугаар анги гэж байхад соо шинэхэн дислэгч очижээлаа. За тэгэхээр авгаа хөөгдөхөө байлаа. Эхнэр нөхрөгийн татвар бас авдаг байсан шүү дээ бид тэр гараар авчээ. Тий. Тэрнийг авч ягаад цалингүй 14 хоног одоо гэрлүүн явуулаад ингээл ажуулаад 670 төгрөгийн нөгөөд л одоо дислэгч мөрдөснийх нь цолных нь мөнгөний нөгөөд л ингээл ажиллаж исэн одоо тэгээд одоо хүртэл одоо биднийг бас хүндтгээ 152-ыг хүндтгээд ингэж явж байдیں۔ Энэ дашрамд бас Ёндон генерал анги гэдэг 152 дугаар ангийнхаа хамт олонд бас баяр хүргэчихье гэж бодож байна. За бацрын таны хувьд. Би бол одоо мэдээ орох цагаас л цэргийн ангийн хаянд төссөн. Миний аав 016 дугаар ангийн санхүүнд намайг мэдээ авах байсан. Тэгэл аав манайх чинь 8 хүүхэдтэй. Тэгэхээр намайг одоо санхүүгийн хүн болно гэж онцлол тэгээд одоо ерөөс 10 дугаар анги төгсгөл шууд 014 дугаар анги тэгтлэнгаар оруулаад сураал ажиллаад ингээд зэрэгцүүлж явж байгаа л тэгэл мэргэжлийн хэтлэн болоод тэгээд налахад очиход манай ангийн нэгтлэнгоор туяа цэцэг маа одоо фонслэгч дараа нэрсэн намтай тэг одоо энэ тэр 20 идэх настай нэг жоохон охид тулцсан байдаг. Одоо энд байна тий. Одоо бүгдээр энд байна. Тэгээд та бүхэндээ энэ баярын мэндийг хүргье. Ингээд аавыгаа дагаж удам дамжсан санхүүч. Манай 37 жил ажилласан. Би бас тэр жилийн гүцээгээл сэтгэлтэй гарсан.
Салбар болоод нөгөө мэрэгжил яагаад өвлөгддөг вэ гэхээр яг харахгүй л нөгөө ухаан орох үед нь одоо өөрийнх нь үзэж харсан мэдэрсэн тийм зүйлүүд л одоо ижи аавын ажил болоод тий мэрэгжил тэр орчин байдаг. Түрүү алтан цэцэгч бас онцолж хэлсэн шүү дээ. Одоо манай хүүхдүүд хүртэл дуулдаг дуу нь одоо цэргийн жагсаалын дуу байсан гэдэг шиг. Ер нь бол мэдээж энэ салбарт үе дамжсан санхүүжт бөгөөд за тэр дундаа армийн зэвсэг түвшний санхүүжт бол их олон байдаг баг. Одоо ч бас үр хөвгт нь магадгүй та бүхний дунд энэ салбарт хүчин зүтгэж байгаа бах. За түрүүний эхний хэсгийн ярилцлаган дээр ч бас онцолж дурдгдсан сая бас таны хувьд хэдэнтэй онцоллоо. Пүрэж явгийнхаа бас сэтгэлийг сонсъё гэж бодож байна. Би Батлан хамгааллын яамны санхүүгийн элдэст одоо насаараа ажиллаж байгаад гавьяаныхаа амралтанд гарсан. Айрамдаа энэ Нягтлан бодог дотор хамгийн настай нь болчиход байна 84-тэй. Би улсад бараг 60 жил 54 жил ажил хийж байгаад гарсан. Тэгээд одоо айрамд биднийг ингээд цуглуулад бие биендээ мэндийг мэдүүлээд ингээд сайн сайхан уулзаж очруулдаг ийм байгууллага бол нацны эсэст хэрэгтэй байдаг юм а гэдгийг бид одоо анхаарч баярлж явдаг юм а. Тийм учраас баярын мэндийг та бүх хүнд хөргөж сайн сайхан эрүүлэн одоо байгаасаа гэж ерөөё. За баярлалаа. Дайчин санхүүчид төрөмс байгууллага маань зөвхөн гавьяаны амралтандаа гарсан гишүүнчлэлтэй байна уу? Шалгуур нь тийм байна уу? Эсвэл одоо ч бас энэ зэвсэг түвшний салбарт ажиллаж байгаа санхүүчид маань гишүүнээр байна уу? За ер нь бол дайчин санхүү сан гэж анх 2005 онд одоо санхүүгийн дарга буюу ерөнхий нягтлангуудын дунд анх зохион байгуулагч байсан. Иймэрхүү байдлаар бид цөөхөн хөдөлгөхнээ бас булгнаад авах байдлаар одоо ингэж санхүүгийн төрийн бус байгууллагыг явуулж болохгүй гэсэн санаагаар санхүү бүртгэл тооцооны ажилчдын дайчин санхүүч гэдэг төрийн бус байгууллагыг нэрийг өөрчлөн шинжиж одоо ингэж анх байгуулж байлаа. Ерөнхийдөө Ахмад санхүүчтэл гэж байгаа. Гэхдээ өөрсдийнхөө сонирхлоор та бүгдтэйгээ хамтран байж уулзчээ, учирчээ гэсэн ийм одоо ажиллаж байгаа улсууд бас ороход чөлөөтэй нээлттэй. Орцсон ч байгаа. Зэвсэг түвчин бол өөрөө тэр чигтээ сүр хүч. Гэхдээ зэвсэг түвчинд хүчин зүтгэж байгаа бүсгүйчүүд өөрөө энэ салбарыг гоёдсон болоо гэж боддог байхгүй. Бүсгүйчүүдээс их тийм гоё соёл гардаг шүү дээ. Тэ одоо нөгөө хамт олноороо баярын ёслол тэмдэглэдэг, бие биендээ гоё хоол хийхийг зааж өгдөг, гоё нарийн боовоор бие биенээ дайлдаг ч гэдэг юм уу. Тэгээ энэ зэвсэг түвчний анги нэгтгэлүүдэд тэр соёлыг түгээж исэн одоо түүхүүд бас байгаа бах. Тэрнээсээ хуваалцаач гэж хүсэж байна. Бид нар хөдөө хад бол хөдөө чинь бүр тийм өндөн мөндөгч олдохгүй хэвчээ шин. Тэгээд нэг баяр болохоор нэг аймгийн төмөө явж нэг өндөө гэдэр янз бүрийн олж ирээд тэгэл нөгөөтхөө ингээл хуваагаал нэг ширээ мэрээ засаал бүгдөө айгуу сайхан тэгж баяр тэмдэглэдэг байсан. Тэр үтээ хэл цэрэг байж байгаа дулраад тэндээсээ авгаа авдаг залуучууд их байдаг байсан байхгүй юу орон нутгаасаа. Тэгэхэд манайхан нөгөөдүүлж одоо гууж очиж аавна. Тэгээ бэр гууж очиж аавна. Авчирсан хойноо төмсний салаад хийгээд нэг хуйцаа хийн. Тэгэл нэг одоо ирсэн айлыг чочтыг хүлээж аваад идэр тэгдэг. Одоо хөдөө бол яг арга ер нь одоо тэр цэргийн анги болж штэ тий. Тэр хүн чинь цэргээс халагдаад гэртээ очиагүй улирцсан. Тэгээ улираад авгаа авчиж байгаа юм чинь бид нар л арга гэрийн дааж тэгж гэрүүл болгодог байсан. Одоо маттад байхад манахаас хоёрч тийм залуу гэрүүл болсон. Одоо хэрн айгуу сайхан амьдэрдэг тий. Юмыг сэтгэж юмд айгуу итгэвтэй оролцдог байсан байна. 1980 онд анхны тэр анги байгуулагдаад 6 сарын 1-нд юм удаа хүүхдийн баяр болсон чинь манай ангийн эмэгтэйчүүдийн дунд ирээн даавуу гэдэг нэг тийм уралдаан болд юм а. Ирээн даавуугаар одоо хин гоё хувцс хийж өмсөх вэ гэд.
Бүгдээрээ л одоо тэр үе нөгөө метр нь 2 төгрөг 80 мөнгө чөлөө 3 цаас хэд мөнгөний 90 даваагаар. Тий. 2 90 даваагаар ингээд бүгдээрээ хин ямар гоё хувцас хийж өмсөх вэ гэл ингээд уралдаан зарлаад бие биенээсээ нуугаал ингээд шүнд нь очиод биендээ 6 сарын 1-нд бүгдээрээ нэг 90 даваа палаачтай өмс. Гэхдээ тэр их сонин содон санагдчихсэн. Их гоё байсан. Бид нар бүгдээрээ их төвтэй оролцдог. Тэгээд тухайн үед чи бид нар ч одоо нярвууд чинь хортой харандаа хорийн цаасыг 3 ширхэг падаан ингээд хорийн харантаагаар бичээд эхнийхээ 1-р хуваар нэгтлэндаа тайлангаа өгвөл бид нар нөгөө хорийн харантаагаар бичсэн падаанаар нь тайлангаа бичиж дансаа хөтлөөл няруу нэгтлэн 2 хоёулаа зэрэг давхар данс хөтлөөл 7-14 хоногийн эцэст нь хоёулаа урд урдаасаа хард сууж агаад дансаа нийлж агаад 2 дансаа зөрүүл тавьж агаад бие биенийхээ дансан дээр гарын өвсгөл зураал үлдэгдлээ баталгаажуулдаг байлээ. Одоо ингээд бодоход ийм данс мас хөтлөх юм байхгүй л болсон юм шиг харагдаад идэв. Одоо тэгэл компьютер дээр шивчж байгаа байх үү? Бид нар чинь тэгэхэд тэр өдрийн гүйлгээ хийсэн тухайн үед чинь тэгвэл айрамд өргөтгөн зохион байгуулалт хийгээл 80-аад оны ихэр чинь зөвхөн зүүн баянгийн хангалт гэхэд бид нэр 10,000 цэргийн хувцс хүнсийг ачуулдаг байлаа. Амгалангийн төмөр зам дээр богоонуудыг ингээ угсраад тавьчихсан хужир булангийн эсгэл лантаас 026 дугаар ингээс чиргүүлтэй машинд бүр 10-20-ороо гараад хичнээн хоног ачна. Зүүн баянгийн хангалтыг хийхэд баг 10-аас 15 хоног ачна. Тэгжээч хангалт хийн. Одоо нэг тоо хийж болохгүй гэсэн чинь зүүн баянгийн цэргийн тоо хийлчих шиг боллоо. 10,000 цэргийн хангалтлаа хийдэг байсан да. За манай ингч одоо алслагдсан дүүрэгт ажилтдаг болох дээрээ зэрэг хотоос машинаар осоод очино. Тэгэл залуу офицерууд чинь өглөө цай уухасаа илүү нэг 10 минут ч гэсэн илүү унтахыг боддог. Тийм учраас бид ингээд 11 цай гэж бэлддэг байсан. Одоо цууш, нарийн боов ч юм уу тэгэл янз бүрийн салаад малаад энэ тэр бэлдээл тэгээд офицеруудаа хөдөлтөнд одоо тэрийгээр эмгтээчүүдийн зөвлөлийн фондын мөнгөтэй болно. Тэгээд тэрийг янз бүрийн арга хэмжээнд заруулна. 11-ийн цайгаа зарж байгаа юм уу те? 11 цагийн цайгаа зараад. Одоо тэр ус уч ингээд 1 цагийн хоол хүртэл өглөө хоосон ирс ус уч нь тэрийг л одоо бүгдээр ирж идэж уцгаан шүү дээ. Тэгээд эмгтээчийн зөвлөлтөд хуримтлалтай болно. Тийм. Тэгээд тэрүүгээрээ тэр хуримтлалаас цол ингээд авчирд цол авахд бүгдээр ингээд Монгол дээлээ өмсөд цол авсан авчирд ингээд цэцэг барьдаг. Үжиглэг танц болоход ч бүжигчин болно. Сард нэг удаа цэргийн бариудаар явж ингээд хувцсанаар орд ир бүгдийн шалгаад ингээд ойдол барих юм байвал бүгдийн ойж өгч ойдолчин болно гэх жишээд ингээд тэгэл оргож барьдаг ч юм одоо тэг янз бүрийн хэрэг төвхт ороод байгаа цэргүүдэд ихийн тийм сургаалгаа хайлтан сэтгэл зүйч хийж штэ бас тий. Ихэнхдээ ингээд одоо энэ олон мэргэжлийн ажлыг хийн. Бүсгүүчүүд бол олон нийтийн ажилд бол идэвхтэй оролцдог байсан. Оргодог цэргийг хариуцаад сууж яадаг байсан шүү. Тийм ээ? Одоо ээж нь болоод сэтгэл зүйтэй тулд ажиллаа даа. Ингээд ажиллаж, тэрнтэй суг ажиллаж. Тэднэрээ түрүү ярьж л байсан. Одоо тэр захны даавыг нь хадж гэдэг одоо гутлын альчуур байхгүй бол гутлын альчуурыг одоо гэрээс авчиж гэдэг. Тэгэхээр нусны альчуур одоо бэлтцгаадаг гэж. Манай хөөхнүүд бол одоо цэргийн арга гэрийг тэр тусмаа хугацаа цэргийн ад баагчд юм бол ээж нь байсан гэж хэлэхээр болохоор ийм сайхан үсэн байсан шүү дээ. Sing show de khana de ro sad sili de rana dirle ta sangana mareng ora teiste heno oran mil mereng mana sou ding khana thore hengo nu ge dana kongin da ste king ai sa holos ta mo or mil mereng bana Шорак шаделэнэсэ хотон шоуни охроёмо харванин охотон чивитэн хоё хаслахадолахан
учрая мо Рагшаа шонтэллингнэсэ Осны шоуны бохороё Уйхан харвади тингхоё Урди хирлод учрая мо Та бүхний бас мэрэгчлэр ажилласан он цаг хугацааг ингээ харахаар яа харахгүй Монгол улсын нөгөө нийгэм өөрчлөгдсөн цаг хугацааг дамнсан байж таарад байгаа байхгүй. Одоо улс төрийн болоод нийгмийнхаа эдийн засгийн харилцаагаа бүгдийг ингээ зэрэг өөрчлөлтөнд оруулаад салбар бүрхэн маш их тийм доголдол үүссэн. Мэдээж улс орны батлан хамгаалах салбар гэдэг утгаараа улс орын хамгийн түрүүнд л бас анхаарах тийм чухал салбар байсан баг. За эдийн засгийн хувьд гэдэг талаас нь зах зээлийн системд ороод ирэхээр энэ салбар хэцүүдгүй эсвэл ямар байсан юм бэ? Тэр шилжилтийг та бүхэн л хийсэн байж таарад байгаа байхгүй юу? Ер нь бол яг шилжилтийн 90 оны үед бол одоо бид нар л одоо жинхэнэ ажиллаж ийсэн улсууд шүү дээ. Гадны энгийн улсууд бол ярихтаа бол найрын бол одоо бас цэргийн өлөсч байна, сангаж байна, тийм байна, юм байна гэл ингээд нэг хов яриа шиг одоо хар пиар шиг тийм явдаг л байсан. Манай армийн хувьд бол тийм байгаагүй. Ямар ч цэрэг бол яг нормоор хоолоо идсэг, нормоор говцолцдог. Цэрэгд нэг одоо говцогчлээ тэр нь алдсан бол цэрэг халагдахтаа бол одоо тэгэл төлбөртэй бас араас нь төлбөр гэдэл аргараас нь бас нэгчээс удаа биш үү одоо биднэрт бол одоо тийм нарийн тооцоотой байсан учраас үнэхээр бүртгэл бол гатууш байсан, үнэнч байсан. Гачигдах зүйлгүйгээр хангалттай давсан гэдгийг бол би бас тухайн үед ажиллаж байсан хүний хувьд бол багталтайгаар хэлнэ. Яагаад гэхдээ ганцыг дээд үеийн дарга нар бол үнэхээр алсын хараатай, бодлоготой, хөрөнгийг нөөцлж чадсан байгуулга байсан. Тийм учраас ер нь бол хөрөнгийг бол үнэхээр одоо хадгалж, хамгаалж, эзэмшиж явсан ийм үе багтай байна. Нөгөө талаараа бол би ард талын одоо санхүү бүртгэлийн ажилтнууд бол армийн боловсон хүчний нөөцийг бүрдүүлэгч нар гэж би одоо хэлж байгаа юм. Удам дамжиж эдний хүүхдүүд, үр хүүхдүүд тодорхой хэмжээгээр цэргийн байгууллагад ажиллах сонирхолтой болж тэрүүгээр цэргийн сургуульд бас аав ээж нь цэргийн хүн учраас дамжиж сургуульд оруулдаг. Тэрүүгээр одоо бас шат дамжиж одоо бас ингэж ажилдаг. Тэр үтгэл одоо бидний дунд одоо батлан хамгаалах яамны сайд асан дэслэг генерал одоо сайхан баярын ээж одоо сууж байна. Тэр за манай одоо батлан хамгаалах яамны төрийн наримчгийн дараагаар одоо ажиллаж байгаа бригадын генерал одоо ган хуйгийн ээж маань одоо Динсмамаа сууж байна. За манай зэвсэгчний жанжин штабын дарга ган бямбын ээж одоо сууж байна. Гэрэл маань. За ингээл одоо ингээд бодохоор манай эмэгтэйчүүд армийн ард талын хангалтыг авч явж байгаа ч гэсэн армийн боловсон хүчнийг бол бэлдэж өгсөн одоо ийм боинтонгуудаа гэж хэлэхэд бол би үнэхээр бахархтай байна. Би армид бол 30 жил ажилласан. Нарийн ярил энэ Нармантхол бас миний цэрэг. Би батлан хамгаалах яамны санхүүгийн хилцэст байхад энэ дэслэгц бол зүгээд санхүүд орж ирэх малгайгаа хазгай тавьсан иргэд нь би загинжсэн миний шеф байгаа. Миний цэргүүд энд бүгд сууж байгаа. Одоо эднэртэй бүгдээр ингээд зэрэгч суугаад зовлон жаргал бүх юм ярихаараа нэг хамт ингээд ажил хийж ясв мөнхийн сандагч явдаг. Энэ энгийн ажилчин албан агш намайг таньдаг бүх цэргийн улсуудтай сайн сайхан бүхний хүсэн ёроё. Манай гэр бүлийг бол цэргийнхний гэр бүл гэж нэрлэдэгт нь би баярлж авдаг юм аа. Миний хань цэргийн хүн, миний хүргэн цэргийн хүн, миний охин хүү бүгд цэргийнхаа дайчин санхүүгийнхаа 20 жилийн он баярын мэндийг хүргэж мэдчихлээ. Би одоо цэргийн гэр бүлийн хүн байна. Тэгээд одоо өөр хүүхдүүдээ бүгдээрээ цэргийн ингээд одоо ч зарим нь ажиллаж байгаа. Дайчин санхүү төрийн бус байгууллагын хамт олон ажиллаж байсан хамт олонтой бүгдээрэнд нь баярын мэнд хүргье. Өөрөө бас айрамтайгаа ажиллаа амьдралаа холбосон хоёр хүмүүс бас айрамд ингэж ажиллаж байгаад маш их баяртай байдаг. Манай
том хүү болохоор генерал цолтой дараагийн хүү маань хорондоо цолтой энд хүлцэн ирсэн та бүхэдтэй дайчин санхүүч төрийн бас байгууллагын 20 жилийн баярын мэндийг хүргье. Автовара хангирте инне дүүрге аллага сохна сайхан мако Türk'ünde onyege durge usse talahna çukurum mako enne şamana khata toda khabaranda me emegen borada içiminne Adamın temdara dincargada zolo Tensol yavak men amır gücüm nako Annesi anasında Zatıra katın gelini Amadan aborada içiminne Дайчин санхүүчид төрийн бас байгууллага маань хойшид бас гишүүдтэй чиглэсэн олон сайхан ажлуудыг бас төлөвлөж байгаа гэж бодож байна. Би дайчин санхүүч төрийн бас байгууллагын тэргүүлэгч гишүүнээр 15 жил ажилласан байна. Зөвхөн манай ангиас хэд энэ төрийн бас байгууллагад 40 гаруй хүн байдаг. Ахмад санхүүчдээс энэ хэд маань одоо бид нар ингээд бүгдээрээ эвтэй найртай энэ төрийн бас байгууллагатай хамтарч ажиллаад зорилго зүтгэл нэгтэй байдаг. Ангийнхаа ахмадуудад маш их баярлаж явдаг шүү. Ингээд одоо бас шаваа бэлдсэн. Ган чимэгтэй бол одоо тэргүүлэгчийн ажлыг хүлээлгэж өгнө. Энэ манай хамт олон хүлээн зөвшөөрнө гэдэгт итгэлтэй байгаа шүү. За. Тэгээд энэ дайчин санхүү сан бол үнэхээр сайхан. Хамт олныг бүрэлдүүлж тэ одоо ингээд тэтгэвртэй гараад бид нар чинь гэр орондоо үр хүүхдээ хараад ч юм уу тэгээд байж идэг улсууд хаяа нэгэн уулзалт зохион байгуулад очих чинь айгүй сайхан байгаа юм. Тийм болохоор одоо нийт санхүүчтэй 20 жилийн ойн баярын мэнд хүргээд манай хөдөө байгаа хүмүүс харж байгаа бол хурц ирээрэл гэж хэлэх байна да. За мэдээ. За ингээд гэрч сууж байгаа бид нар чинь ингээд санхүүчтэйгээ бол санхүүчдийн баяраар нэг уулзсан. Тэгээд 101 амралтанд явхад уулзсан. Тэрүүндээ бол тэрийгээ бол маш их хүлээдэг. Тэг манай тэргүүлэгч бол туяа цэцэг. Тэгээ бид нарт байн холбоо барьж одоо энэ болж байгаа үйл явдлыг дандаа өгүүлж танилцуулж байдаг. Тэгээд энэ олон хүнийг ингээд удирдаад бүгдийг нэг юмд оруулаад аваад явж байгаа нар мандах дарах одоо баярлалаа гэж хэлээ. Тэгээд байнга бид нарыг уулзуулж өчрүүлж байгаарай гэж тэнтэй хэлье. За энэ далимд бас нэг 2 үг гэж 20 жил удаа бас сайн муугаан шийдэм үү сар байдлаа шийдэх юм уу ер нь бол энэ тэргээ зовлон жаргалаа шийдэм бид бүгдөө л одоо хуваалцж явж хамтаараа явж ирсэнд бол үнэхээр баяртай байдаг. Ер нь бол манай Батлан хамгаалах яамны мэрэгжлийн одоо төрийн бус байгууллага гэхээр ч одоо 32 төрийн бус байгууллага. Энэ хүнтэйгээ зураг телевизээр гарч байгаа бол одоо нийтээр байгаа байж бид бодвол тий. Зүгээр манайхыг бол одоо бас арай гайгүй бас зохион байгуулалттай гэж бас ярьдаг бол би бас энэ хүнтэй гэхэд одоо бас омет чинь гэж хэлдэг юм уу тийм ээ нэг нутгийнхаа хэлээр тий. Тэгэхээр үнэхээр одоо энэ Ахмад та бүгдийг одоо харж сэтгэл баясаж та бүгдээ баярлалаа гэж хэлмээр байгаа.
Тэгээд яах вэ? Би анхан шатнаас янаваас нэхлээд гэлцэн ерөнхий болтол бас ингэж явсан учраас бол үе дамжицсан учраас бүгдөөрэнд нь хайртай байдаг. Нярвын зовлон мэднэ, нягтлангийн зовлон мэднэ. Санхүүгийн даргуй ерөнхий нягтлангийн зовлон мэднэ. Тийм учраас зовлон мэддгийн хувьд бол та бүгдтэйгээ зовлонгоо хуваалцах ухаас сайхан байдаг. Нөгөө талаараа би аав ээжээсээ одоо 14 үлээ. 8 эрэгтэй 6 эмэгтэй ингээд 14 хүүхдээ одоо хамгийн том нь. Саяны цагаан сараар одоо ингээд золголт хийхэд бол нэг 200-га түн. Аав ээж маань одоо ертөнцийн мөнх хүсэг үтсэн учраас бол одоо үнсдэхэнд бий байдаг юм байна. Үнсүүлдэг хүн цөөхөн байдаг юм байна. Тийм учраас энэ дэрж одоо пүрвж байгаадаа үнсүүлэх шиг сайхан байдгүй. Тэ. Тэгээд та бүгдээ бас давхар бас баярлаж явдгаа бас хэлье. Ярилцлагын маань энэ хэсэгт одоо хүндтэй зочдоор оролцож байгаа зочдын маань залгамж халааг авсан багшаа гэж хүнддэгдэг эрхэм хүмүүсийг бас урьж байна. Би Хөвсгөл аймгаас ирсэн. Хөвсгөл аймгийн 321 дугаар тусгай салбар гэж байдаг. Тэр салбарт одоо анх алтан цэцэг найзаас ажлыг авж исэн. Энэ ажлыг ямар ч гэсэн 23 жил дараагийнхаа одоо ихтгэл найдварыг алдаагүй сайн авч яваад гавьяаны хамралтанд гарсан. Ингээд найз алтан цэцэгтэй эрүүл энх сайн сайхныг хүсэн өрөөд одоо баярлсны айлхыг цэцэг бэрье. Би Төвсөд хүчний хангалтын баазын ахлах нятлан бодогчоор ажиллаж байхдаа Эренцэн Бадамгч маань миний нятлан байсан. Энэ баярын мэндийг хүргээд ад жаргал эрүүл хамгийн сайн сайхан мөхнийг хүсэн өрөөё. Би 1982 онд Монгол Улсын их сургуулийг төгсөөд Баталгаа хамгааллын яамны харьяа хангах хуудад санхүүгийн даргаар очиж исэн. Бид нэр одоо яг нэг үеийн улсууд байна. Тэгээд дарагдаа хамгийн сайн сайхныг 250 гаруй гишүүдийнхээ өмнөөс эрүүл энх ас жаргал сайн сайхан бүхнийг хүсье. За баярлалаа. За би Зэвсэгтүчний 014 дугаар ангид 1981 онд цэргийн хүн дагаж ирж ингээд санхүүгийн ажил хийсэн. Ингээ 20 жил одоо Бонсол даргынхаа удирдлагын доор туяа цэцэг, бодисорон, долоорсорон гэсэн одоо манай Нярва амантаас хойш ингээд бид хэд 20 жил хамт ажилласан. Миний найз бол одоо удам дамжсан санхүүчийн охин, мундаг санхүүч, чадвартай ийм нягтлан бодогч эмэгтэй байгаамаа. Ингээд өнөөдөр нүдэ олсон нэвтрүүлэгт оруулсанд та бүхэндээ бүгд нь эрүүл энх ас жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. За баярлалаа. Бүгдээрэнд нь баярын мэнд хүргэе. Энэ нар мандах даргаагаа би үнэхээр одоо багтаж, магтаж, огшиж ярмаар байна. 104 жилийн одоо айрмын түүхийг бичсэн эрт эдүгээ одоо гэсэн тийм түүхэн ном гаргасан байхгүй юу? Одоо бид нар үнэхээр азтай, бахархалтай гоё байна. Одоо ч одоо айрмын санхүүчд маань одоо үнэхээр нараа мандах даргаараа бахархах байгаа гэж бодож байна. Ийм сайхан хамт олон бүгд нийлүүлээд ингэж ийм сайхан ажил зохион байгуулалт ингэж би одоо даргыгаа одоо ясна энэ жил солигдно гэвэл солигдохгүй гэдэг саналыг л өгнө гэж боддог шүү. Энэ хүн залуу байна. Энэ хүн бол дахиад 10 жил дор хаяхтал 10 жил би өгшөрлөө гэж ярихгүй зүтгэн байх гэж би боддгийн. Хамт олондоо ч гэсэн баярын мэнд хүргэе. За баярлалаа. За маш их баярлалаа. Үнэхээр сайхан чин сэтгэлийн үг байлаа. Та бүхэндээ эрүүл энх сайн сайхныг хүсэн өрөө дахин ойн баярын мэнд хүргэе. За баярлалаа. За баярлалаа. Үзэгч та бүхэн сайн санаа нэвтрүүлгийн удаагийн дугаарыг хүлээн авч үзлээ. Өнөөдөр нэвтрүүлгийн маань зочид дайчин санхүүч Төрөмс байгууллагын гишүүд баяраа тэмдэглэн хамтдаа оролцлоо. Үзэгч та бүхэн сайхан амраараа эх 7 хоног шинэ дугаараар эргээд уулзъя. Баярлалаа.